Жек Лондоны зохиол Саран хөндөй. 3 дугаар хэсэг. Нэг хижээл авгаа зам дээр суугаад амиран ултаа том гутлаан тайлж байхыг Саксан хараад "Энэ авгаа яах гэж байгаа юм бол?" гэж хуруугаараа зан ирчүүдээс асуув. Тэр авгаа гутлаан тайлаад бас оймсаа тайлахыг нь Берт хараад инээд алдан "Уусанд орох гэж байгаа болол тоо" гэв. Тэд гайхан ажиглавал авгаа тайлсан гутлаа холхиндог өмсөж оймсонтой атгсан гарын хэртэй чулуу хийгээд тийхүү эртний балруугийн аимшигт зэвсгэн барьж далаасаар нийтийн зодоонд майжгансаар орж явчихв. Тэр авгааг чулуутай оймсороо зохих бүрт Берт яолон уулгалан хашгираад "Муу шолмос сөрхий байна шүү. Ингэж байж өөрийгөө хэмх өшгөлүүлчихгүй бол яамаа та. Зайлтай амт юм гайхлыг готрих хараач чаагунц мант туга харвуу зууралтчихсныг тэсэд байгаараа ээж минь" пөөх гэж дуу алдан байтал нэг авгаа араас нь хурч очоод угц татан эргүүлэхийг Берт хараад урам хугарн дуугүй болов. Мэри Бертийн гараас зуурн дэмээсэгч чинь "Чи яагаад зүгээр байдгүй бэ? Амар хэрэг болж байна штэ. Аимшигтай юм" гин. Гэвч Берт тоосонгүй. "Ууха мөн дөө. Хөгшин та тэгээд байвал дийлэн шүү" гэж нөгөө авгааг дэмжин "Чамайг дийлэн гэж мөрий тавих байна. Гэндж л болохгүй. Аятайхан барьсан байх шүү. Овсгоотой байна. Үнэхээр сайн байна" хэмээн магтан сайшаа. Саксонд ийм зэрлэг зодон үзээгүй юм шиг байна. Ирландчууд л ийм юм хийхээс ихгүй улс. Тэр итгээд яах гэж ийм юм өдөв. Учрыг нь олохгүй юм. Ловл тоосгоч юм биш. Ер ажилчин хүн биш. Жинхэнэ дээрэнгүй этгээдтэй. Энэ цэцэрлэгт түүнийг таних хүн ганц жалга. Зодон гаргах гэж бодсон бол зорьсондоо хүрч энд тэндгүй зодон зохион болголоо. Харахгүй юу? Бэлгэнэт нүднийхээ нулимсэх гартал үнэн голоосон учргүй хинээлээ. Саксан юу болов хэмээн гайх зэрэгцэн "Та яагаад инээ?" гэхэд Бэл инээдэ барьж чадахгүй хэрнэ. "Тэр золгийн дээрэмгүйг бодхоос инээд хүрэх юм. Яах гэж таягаа шидсэн бол доо. Ингэж бодхоос инээд хүрээд байна. Ер нь яах гэж" гэлээ. Бут сондуулд бас чимээ гарахыг ажвал хоёр эмэгтэй хөөцөлдсөөр гарч ирэв. Тэр хоёр хорвоод биш гэхнэ. Нүдний хараа хүрэх газар бүхэнд болж буй тэмцэлд хэрхэн татагдж орснооч ухаарч амжаагүй ажээ. Зогтож байсан эмэгтэй нь цэцэрлэгийн сандал тойрон гарах гэж байж өдрөн очих шахахта Мэрийн гараас шүүрэн барьснаа нөгөө хөөж яваа авгаан зүг түлхэж орхилоо. Уурандаа эрүүл саруул сэтгэх чадвар алдсан тарган бандгар авгаа Мэрийг юугүй нэг гараараа өстөн авч нөгөөгөө далаатал Бэл толгойноос нь барьж аваад "За болдоо авгаа минь. Наадах чинь ямар ч хамаагүй хүн" гэж тайван хэлв. Тэр авгаа тун хачин янзтай байсныг өгүүлбэл өөдөөс нь эсэргүүцэхгүй атлаа Мэрийг өстчгээд салахгүй байв. Тэгснэ болоод уйлах мэт хашгирлаа. Энэ нь өөрөө айсан бас бусдыг айлгах гэсэн өмхий санаа ажээ. Гэтэл нүүр царайд нь тийм хоёр санааны аль нь ч үлээлрэнэ. Харин ч Бэлийг хүйтэн харцаар сонжин ширтэж байлаа. Омгийнхныгаа аминд ороож гэж тайвнаар хашгирсныгаа энэ хүн юу гэж үзэж байгаа бол хэмээн шинжиж байсан аж. "Муу боож өгмөр чинь бүр гаарах нь" гэж Берт хашгиран авгаа мөрнөөс шүүрэн барьж Мэрийг салган зайлуулахыг оролдов. Дөрвөл тийхүү нэг газраа л зууралдах ба авгаа хашгирсаар байв. Бут сондуулд дахин чимээ гарахад хашгирч буй авгаа бүр оодорч эхэллээ. Гэнэт Бэлийн тайван харц ган төмрийн хөхөн гялсхийх шиг болж нөгөө авгаан гарыг чангатхан Мэрийг салгахад авгаа аргашаа арай л савж ойтсонгүй. Тэгтэл түүнийг өмгөөлөгчдийн нэг нь хурч ирэв. Тэр хүн учир явдлыг асууж л авлах ч үгүй. Нэгэнтэл тэднийхний нэг нь ордуу тавин санд мэнд зогтон байгаа болохоор шууд дайрч эхлэх нь тэр. "Та энд дурч байна. Тийм юм болоогүй нөхөр минь" гэж Бэл яаран хэллээ. Нөгөө Ирланд хүнд гараа далаахад Бэл хажуу тийш бултаж нөгөө хүний алах мэт атгсан гар толгой дээгүр эрхийн хамт эрүүрөө аваад тавьчихлаа. Бүдүүн Ирланд бөөрөөрөө унаад хөнтөргөн газрын амсар дээр өнхрөн очив. Босоод ирэхэд нь Берт дэлсэн унгав. Тэр хүн Бэл даган голсохдоо богинохон өвсний толгой самардаж байв. Берт "Муу хөгшин шулмас" гэж сүртэй хашгиран нөгөө авгааг хэвгийн газар руу түлхтэл бут сондуул дотроос бас 3 хүн гарч ирэв. Энэ хооронд Бэл Саксоныг нэг ширээний ард аваач цуулгав. Уурч унах төгсөн Мэри бас өөрөөс нь зууралдахад сандал дээр суулгаад Саксон руу түлхэсхийв. Бертийн хор шар буцалж нөгөө хүмүүст "За, наашаа хүрээ эдэр новчнууд минь, зэрлэг араатнууд минь наашаа хүрээ эдэр"
Гэц байргийн муу сан навш ертөнцдөр Америк хүн гэж байдгийг та нарт харуулад өгье гин. Бертийн хар нүд нь гялалзаж, харвтар царай нь улаан хөрөнтөж, уушиг зүрх нь сагсаажээ. Дөө бид зодтолдохгүй. Бидэнтэй хүүхнүүд хамт явна гэж Билл догшин сүртэй хэлэх бөгөөд ширээний өмнөх байрнаасаа зайлахгүй байлаа. Өөрсдийнх нь өмөрөх ганц ч хүн байхгүй хараад баахан тэнэгэлсэн тэр гурван хүнд Билл "Нөхөд минь эндээс буцацгаа. Бид хэрүүл маргаан гуйгаагүй энэ дүрэл болсон байна. Бид зодоонд оролцоогүй улс ойлгов уу?" гэхэд тэд яайдаа гэсэн байдалтай байв. Тэд Биллийн үгэнд орж мэдэх байсан боловч яг тэр эзэгтэй агшинд нөгөө Ирланд өнхөрсөн газараасаа дөрвөн хөллөн гарч ирэв. Нүүрнээс нь цус гарсан харагдана. Берт түүнийг барьж аваад дахин доош түлхэхэд нөгөө гурван хүн Билл рүү уурсан хашгирч дайрав. Билл нэгийг нь зангидсан гараар нь зохиж байрлан өөрчилж хоёр дахын зохиод дахин байрлан өөрчилж гурав дахын зохив. Биллийн зохиолт мэргэн хурдан хайр найргүй боловч дөрмийн дагуу зөв биеийнхээ жингээр хүч оруулсан байна. Нүд салгалгүй ажиглаж байсан Саксон түүний шинэ авьяас бэлгийг мэдэж ав. Айснаас болж зүрхэн шимшрэвч, нүд нь хурц, сэтгэл нь хөөрч байв. Түүний нүд нь догшин ширүүн болсон ч гайхалтай тайван өнгө аяс илэрхэд Саксон их гайхлаа. Бертийн нүд галзуу хүнийг шиг гялалзсан. Ирландчуудын нүдэнд мөн уур хилэн бадрах авч бас эрүүл сарвал байдлыг илэрхийлэхийн хамт зодон хийх завшаан болов гэсэн шиг баярлах янзтай харагдана. Биллийн нүдэнд баярлсан шинж огт үгүй. Харин тулгамдсан хэцүү ажил оногдож түүнийгээ биелүүлэх санаа нэгэнд шийдсэн мэт харагдахаас биш өөр юу ч илэрхийлэхгүй байв. Тэр өдрийн туршдын байдал нүүр царайт нь илрээгүйг Саксон ажиглалаа. Хүүхдэрхүү шинж огт үгүй болж нас бие гүйцэж ухаан суусан хүний төлөв илэрсэн төдийгүй бүр наснаасаа хатсан хашир суусан хүн шиг харагдана. Нүүрэнд нь уур хилэн илрэх биш тэрч бүхэл хүйтэн цэвдэг байдалч илэрсэнгүй. Харин хотох шавч хөдөлгөөргүй янзтай дүлгөөн тайван байдал нүдэнд нь илэрч байна. Эртний Сакс нарын тухай их нь ярьж байсан сонирхолтой яриа Саксон санагдахад Билл тэдэнтэй төстэй мэт бодогдов. Махчин шувууны хошуу мэт хамартай уртгэгчийн хар завны сүүдэр сүмс хийж далавчд дуулга өмссөн хагас нүцгэн мундаг ирчүүл дээр нь байх ба нэгнийх нь нүүр царай биелихтэй гайхмаар адилхан юм шиг зурсхийн санагдлаа. Ийм юмыг Саксон санаанаасаа зохион бодсон биш. Харин зүнч мэрэгэн бодлын үрээр үнэн бодтойгоор мэдэрч байтал тулалдаан хэдхэн секунд үргэлжлээд дуусахад гайхжээ. Берт гулсамхай газрынхан ирмэг дээр өнөөх нам зохиулж доош өнхрөх хүмүүсийг даапаалн дэвхцэн бүжиж байлаа. Гэтэл Билл "За хөөхнүүд минь явцгаая. Берт чи сайн бод. Эндээс зайлах хэрэгтэй. Чи бид хоёр бүхэлбүтэн цэргийн ангитай үзэлцэж дийлэхгүй" гэв. Билл Саксоныг хөтлөн ухарч эхлэхэд араас нь Берт хөөр баяр болсон хэвээр явах ба дургийн хөрсөн Мэри үүнт нь уураа гарган Деми аашлна. Тэр хэд модон дундуур 100 алхам орчим газаргүйгээд Деми сэлгүүцэж яваа улс мэт чимээгүй явцгаав. Гэтэл Берт хэзээний хэрэгт дуртай хүн болохоор бут сондуул дотор зодоон зохионы бүдэг чимээ гарахад тэр зүгт явснаа. Гүй тамин наашаа гүйцгээ гэж бусдыгаан дуудав. Нөгөөхэд араас нь хурч очиод хуурай жалганы амсар дээрээс доош гарав. Нийтийн зодооноос цойлж гарсан бололтой хоёр эр тэр жалгын ёроолд заамталсан аминаан там цаана үзэлцсээр харагдана. Нус нулимсан гойчих бөгөөд бүр ядарч туйлдсан тодорхой байв. "Хөөй, наадхынхаа нүдэнд шороо цац, тэгвэл нүд нь харахаа болж чиний идэж болох юм байна" гэж Берт хашгирав. Нөгөөхөн Бертийн үгэнд орж шороо цацах гэтэл Билл "Болохгүй бол би өөрийг чинь нүдэн шүү. Зодоон дуусаад хүн бүхэн найрамдаад байхад та хоёр одоо гар бариад зодооноо зогсоо. Одоо би та хоёрыг наанаас чинь татаж гаргая" гэж өндөр дуугаар хэлв. Нөгөө хоёр тэндээс эвлэрэн гарч хоёр тийшээ салгахдаа бие биеийнхэн шороо тоосыг цэвэрлэн гөвж өгөв. "Одоо бүх зүйл сайхан болно. Эдний занг би андахгүй. Араараа уулзаад нүрээрэн эвлэрдэг зантаа улс. Өнөөдрийг гой дээлтэй өдөр боллоо гэлцэн дээ. Миний хэлсэн үг үнэн байгаа биз дээ. Тэр тэнд байгаа ширээг хар л да" гэж Билл Саксонд инээмсэглэн ярив. Тэндээс холгүй газар үс толгоон сэгсийсэн амьсгаанч дарагдаагүй эрэгтэй эмэгтэй хүмүүс гар барилцсан найрсаж байв. "За явж бүжгэнд орцгоё" гэж Мэри цаадуулаа бүжгийн танхим руу дагууллаа. Саяхан дайсагналцаж байсан хүмүүс одоо эвсэн найрсаж, ил зоогийн газруудаар хуран цугларч ангаа цангаагаа гаргахыг хүсэж байлаа. Саксон Биллийн хажууд яв.
Бийл зодолддог шиг зодоонд оролцохгүй байж бас чаддаг нь Саксонд бахархалтай санагдана. Өнөөдөр болсон тэр эвгүй явдлын туршид Бийл яавал зодоон зохион хийхгүй өнгөрч болохыг л бодож байв. Чухамдаа Мэри бит хоёрыг бодоод л зодоонд оролцохгүй хичээлээ гэж Саксон ухаарч байв. Та зоригтойхгүй юм гэж Саксон хэлв. Юуныхын зориг байх вэ? Хүүхдийн чихэр булаахаас ямар өөрцөө байх вэ? Эдэнд уур омгоос өөр юм алга. Бокс гэж юу болохыг огт мэдэхгүй, хамгаалчч мэдэхгүй амьтад зод уулчил орхино. Жинхэнэ зодоон гэж ийм юм хэлдэггүй юм шүү дээ гэд цусны нүжирсэн гарынхаа үеийг хүүхэд гунигтай харснаа. Харин би маргааш энэ хоёр гараа ажилуулна да. Хавдаад ирсэн цагт тийм ч сайхан юм бодогддоггүй юм шүү дээ гэж гуниглан хэлв. 8 цагт оркестр гэрмэн гэрийг аялахад нэмэлт галт тэргэнд дамжиж суухаар яарах усны урсгал шиг мэлзэх олны хойноос манай дөрөв явсаар галт тэргэнд багтан орж өдөөдөөсөө харсан суудлал дээр хосхосоор суув. Хүмүүс пиг дүүрэхэд Окленд хүрэх замдаа оров. Зорчигчид хэн ямар дуу мэддгэн дуулж гарахад Берт өөрийн тэрсэн Мэрийн цээжин дээр толгоогоо тавиад Вобшийн ирэг дээр гэдэг дуртай дуугаар дуулж эхлэв. Хоёр талд нь хүмүүс зодолдож хүүхэд эмэгтэйчүүдийн орилуулдах чимээнээр журамлагч цагдаа нар орж ирж агсан согтуу улсыг номхотгож байхад Берт нөгөө дуугаан дуулсаар байв. Бэл адуучны тухай уйтгар гунигтай маш урт дуйл уянгалуулах хагаад бадаг бүр нь илчилгүй эцэлд булаараа намайг гисэн дахилттай. Дууга дуулж дууссанд нь баярлсан Саксонд Бэл ингэж хэлв. Та энэ дууг хизээж сонсоогүй байж таарна. Эцгээ минь дуулах дуртай байсан дуу гэв. Дуунд сонсгол муутай, солгоо хоолойтой ийм нэг дутагдлыг нь Саксон олж мэдэв. Би бараг дуулдгүй юм л да гэж Бэл нэмж хэлв. Тийм бэ. Найз нар дор нь алах байх шүү гэж Берт дуалдав. Эднэр намайг дуулахаар дандаа доогддог юм. Нэрээ тийм ухаа байна гэж юу гэж асуухад Саксон. Та аяын буруу байж магадгүй гэж хулчган хэлв. Би аяын яг зөв аялаж байгаа гэж боддог. Бүгд л үгээ нэгсэн юм шиг нээцгээдэг юм. Таныг Берт ятгаа биз? За, одоо та дуулаач. Лав сайхан дуулдаг байж таарна. Мөрий тавьсан чи яадаг юм? Царайнаас ч нийл байна гэв. Саксон хадлан дуусах цагт гэдэг дууг эхлэхэд Берт Мэри хоёр төрлөө. Харин Бэлийг мөн даган дуулах гэтэл Берт хөлөөрөө нударч болиулав. Саксоны хоолой хүчрэхэг биш боловч цээлхэн тун эвлэгхэн бөгөөд Бэлд зориулан дуулжээ. Дуусан хойно нь Бэл үнэхээр сайхан дуулж байна. Дахиад нэг дуулж өгөөч. Тун сайхан, гайхалтай сайхан дуулдаг юм байна гэв. Бэл гарын том атгандаа барихад Саксон дахин дуулж эхлэв. Саксонд түүний бяр чадал дулаан элч мэтээр хамаг биеэр нь түгэх шиг санагдана. Гараасаа барилдсан байна шүү. Үгүй юугийн зовсон юм. Бид хоёроос үлгэрж шааваач. Хоёр биендээ ойртон суу. Яасан хулчгар нөхтөв. Тэгэхгүй бол надаас юм нууж байна гэж бодсон шүү гэж Берт дохуурхав. Ингэж гэнэт хэлэхэд нь Саксон баахан зовж хацар нь хал ойргов. За чи битгий хэтрүүлээд бай гэж Бэл өөдөөс нь зэмлэнгөө хэллээ. Берт Ванхов та дэндүү бүдүүлэг зан гаргах юм. Тантай ингэж хамаа намаагаа алдахгүй шүү гэж Мэри уурлав. Тэгээ тэрхэн болж цаадгыгаан түлгсэн боловч хэдхэн хормын дараа уучлж дөрвчийн янзаараа суув. Дөрвөлээ нэг тийшээ явъя. Цаг даан чирт байна шүү дээ. Наргсан шиг наргий. Эхлээд зоогийн газар оръё. Тэндээс аяндаа мэдэгдэнэ. Бэл чи юу гэж бодож байна? Саксон таач гисэн. Мэри ч очно л доо гэж Берт шалгаалаа. Дөнгөж саяхан танилцсан залууга юу гэж хэлэх нэв гэж Саксон тэсэж ятан хүлээв. Үгүй би маргааш эрт босна. Хүнд ажилтаа. Хүүхнүүд маань тэнд очих гэсний хэрэггүй биз гэж Бэл аяархан хэлв. Ингээд Саксон Бэлийг дуунд марвахныг нь уучлан дотор ийм хүмүүс хорвоод байх ёстой гэж бодлоо. Өөрөө чухам ийм хүнтэй болохыг хүлээж байсан ажээ. Одоо Саксон 22 настай. 16-таа байхад нь анх хүн сууй гэж байж. Хамгийн сүүлчийн удаад гэвэл саяхан ердөө 1 сарын өмнө угаалгын газрын ахлах мастер Тогтоо Томото гэмэн ахинх насны хүн сууй гэжээ. Харин Бэл бол бяртэнхээ ихтэй, бод сэтгэлтэй залууч хүн юм. Саксон өөрөө залуу болохоор залуучуудаа татагдах нь арга байж юу.
Угаалгын газрын тэр хүнтэй суулаа гэхэд халуун эндүүнээс салж амар жимээр амьдарч болох боловч ямар жаргал байх вүлээ. Харин энэ залуутай бол Саксон атгаж буй гарын сэтгэл хөдлөлөөсөн болоод арай л зөрүүлэн атгачихсангүй. Берт чи битгий зүтгээд вэ? Нэрээ эртгэн унтаж амрах хэрэгтэй. Маргааш өнөх цардуултай хуниастай даавнуудтайгаа өдөржин зууралдаж зовн шүү дээ гэж Мэри хэлв. Саксон гинэт өөрийгөө биелээс ихш байх гэж бодоод биеийн зарс хийж биелийн цэвэр толгор нүүрцээрээ цэл залуу бие бялтрыг хулгайнуудаар ажиглахад тун таатай санагдахад гинэт уур нь хөрөх шиг болов. Өөрөөсөө ч залуу, надаас ч залуу хүүхэнтэй суух байлгүй. Өөрөө жухам хидтэй бол. Үнэхээр надаас холдуу юм болов уу? Гордоод дэмий юм биш үү гэж бодох тусам би л улам сайхан мэт санагдана. Тийм чадaltaй атлаа ийм номхон. Өнөөдөр хамт өнгөрөөсөн бүх хугацаагаа Саксон ихэн саналаа. Биелээс ганц ч олсонгүй. Мэри Саксон хоёрыг хоёуланг нь хүндэтгэх боловч ганцхан өөртөө нь бүжиглэж байлаа. Өөрт нь таалагдаагүй бол ингмээргүй шүү дээ. Саксон гарынхаа хурууг хөдөлгөж үсгэд Биелийн алганы ивэр хатуу өргөх авч ер бусын аятайхан санагдав. Биел бас хуруунуудын хөдөлгөөнийг дагуулan гар хуруугаан хөдлөхөд Саксон одоо юу болохыг сэтгэл догтлон хүлээвч бусад харчуул шиг гар бариад бугуй битгий бариасаа гэж дотроо нь залбирч байсан агаад. Бүсэлхийгээр нь тэрсэн бол дургүй нэх хөрхөв. Гэтэл биел тэгсэнгүйд баярлаж зүрхнийхээ угаас хайрлах сэтгэл төржээ. Дэг журамтай бас Берт шиг хоосон толгойлон бурахгүй. Бусад харцуул шиг бүдүүлэг аашлахгүй. Харцуул голдуу жудаггүй зан гаргадаг байсан болохоор жохом сэтгэл таалагдах жудагтай хүн тааралдаагүй нь харамсалтай байжээ. Түүнээс гадна Бэл Фоксчин хүн. Ингэж бодохоо Саксоны амьсгал давчтна. Харин өөрийнх нь боддгоос өөр маягийн Фоксчин байсныг хараахан үл мэднэ. Үнэн дээр Бэл өөрийгөө жинхэнэ мэрэгжлийн Фоксчин биш гин. Дараа нь урьж уулзвал тодорхой асууж мэдэх юмсан гэж Саксон дотроо бодов. Өдөржин хамт бүжгэлсэн хүүхнээ мартчихдаг ир байдгүй юм чинь уулзалтгал байх. Ер нь жинхэнэ Фоксчин байсан ч яах вэ гэж бас бодов. Тийм хүн аятайхан ч юм шиг, аймаар ч юм шиг. Фоксчд угаасаа аимшигтай учир нь олдохгүй улс мэт санагдана. Тэд мужаа, угаагч мэт эгэл жирийн ажилчинтай нэгэнт адилгүй учир эргэл зэйгүй сонин хүмүүс. Тэд эзэндээ эдлэгдэх биш, хотл олонд хүч чадлаа сорж сонирхуулна. Ухаан зарж гарынхаа булчингаар баатарлаг тэмцэж байж өгөөмөр биш зантай түмэн олноос мөнгийн салган авч элбэг дэлбэг хэнцэр амьдралыг зохиож чаддаг улс. Зарим нь бүр хувьдаа машинтай хаач явсан параболагч дасгалжуулагч гээд өдий төдий хүн дагуулж яв. Бэл даруй зантайдаа л Фоксыг хайсан гэж хэлсэн байж магадгүй. Алган эвэрснийг бодхол үнэн хэлсэн болж таархан дээ. Тэр хоёр хаалган дээр очиод салах ёс гүйцэтгэв. Бэл нэлээд ичиж байгаа нь Саксонд тун аятайхан санагдав. Таньц магцаа юу юугүй ирээ цэрээ алддаг залуучуудаас өөрхөн юм. Хаалганы дэргэд хурч ирээд хоёул нэг хэсэг дуугүй зогссноо. Саксон хэдийгээр дотроо хүслэн болсон үгээ сонсохыг төсөлгүй хүлээх боловч гэртээ орохыг яарч буй царай гаргав. Би тантай хизээ дахин уулзаж болох гэхэд хүүхэн баяртайгаар инэ. Би Оклендийн зүүн хэсэгт суудаг. Тэнд манай жүчээ байдаг юм. Тэнд ажилдаг болохоор танаа энэ хаваар бараг ирэхгүй юм да. Гэсэн ч гэснэ гарын улам чангадгаж. Гэсэн ч би тантай дахин заавал бүжгэлмээр байна. Орон дорын клубт лав гараг болгонд бүжигтэй байдаг юм. Ажлыг чинь бололцоо гарвал тэнд уулзах уу? Эсвэл танд зав гарахгүй болов гэв. Гарна. Тэгвэл лавгад тань тэр хэдэн цагт ирвэл зүгээрв. Тэгээд уулзах болзооныхоо тухай нарийн ярилцав. Саксоныг зарим бүжгээ өөр залуустай хийж болно гэж биел зөвшөөрөв. Сайхан ойрсохыг бие биедээ хүсэх үед биел гарын улам чангатхан биеийг өөртөө ойртуулан тэврэх гэхэд Саксон зөөлөн боловч шийдэмгий татгалзав. Тийм ёс байдаг гэж. Яасан амархан хүүхэн бэ гэж бодож магадгүй гэж Саксон айв. Уг нь өөрөө биелийг ямар ч ирэх хүнээс огт өөрөөр үнсмээр санагджээ. Хацраа өгч үнсүүлэхэд биел үнэн хайрын сэтгэлээр цаанаа далдын санаагүй яг л өөрсгөө шулуун шудрах ариун бод сэтгэлээсээ үнсэж буйг нь Саксон мэдрэв.
Хүүхнүүдтэй зугаалж сээтгэнд гүнч мэдэгдэжээ. Эрхэн болгоныг новш гэж бодож болохгүй юм байна гэж тэрээр бодов. За баяртай гэж сагсаан шивнээд хашааныхаа хаалгыг чахруулан орж дугуйрсан нарийнхан чимээр баашны руугаан алхлаа. Лавг хүртэл баяртай гэж биел хойноос нь нам дуугаар хэлв. Лавг хүртэл гэж тэр хариу хэлв. Сагсаан хоёр байшингийн завсар харанхуй зогсож биелийн хөлийн чимээ сардамлцамаар холдон буйг сэтгэл догтлон чагнасаар дуултгаа байхад нь сая үүдэн татаж ороод харанхуйд шатаар өгсөн галдууганы өрөөгөр дамжин тасалгаанд орохдоо ашигвэ саараас сэрсэнгүй гэж залбирав. Хин гэрлээ асаагаад хилэн малгайгаан авах зур залуугийн үнсэн газар халуун оргисоор байлаа. Тийм үнсэл дуг нь юу ч нотолдгүй. Залуусын хооронд тийм юм байдаг. Бүгд л тэгж байдаг. Гэхдээ тэдэнд үнсүүлээч гэсэн дараа нь энэ мэт халуун орхих нь үгүй атал биелд үнсүүлснээс хойш уруулаар нь бүүхэл уурах тархиар нь халуун шатах болов. Яагаад ингэн? Учир нь юу байна? Сэтгэл зүрхээ гинэт хөөрөхөд толны өмнө очиж өөрийгөө ажив. Нүдэнд нь ас жаргалын өнгө гялалцсан. Угаас зөөлөн улаавтар хацар нь час улаасан байна. Толинд тун үцгэлэнтэй харагдана. Тийм харагдаж байгаадаа баярлаж багтсан сагсаан ганцаар мишэв. Жигдхэн цагаан шүтэн гялалцахад бүр яралцтал инээлээ. Босод ирчүүл магтдаг юм чинь. Эмэгтэй найснаар мааж хөөрөх нийгэм нь магтдаг юм чинь. Ийм царай бэлд аятайхан санагдсан байж таарна гэж сагсаан дотроо асуулт тавив. Чарли Лонг эргүүлдэж амьдралд маань хор хөргдгийг бодсон ч сэтгэл алдарсандаа л тэгдэг байлгүй гэж бодно. Толны хажуу ирэмгийн хяламхийн харвал тэнд Чарлийн зураг харагдах тул дотор нь зарсгээд жигшиж зэвүрхэв. Тэр хүний нүдэнд цаанаал нэг адгуусны харгас тогшин чанар илэрхий. Үнэн дээр ч яггүй адгуус юм. Эргүүлдээд бүтэн жил болжээ. Босод залуучуудыг занан сүрдүүлдэг болохоор тэд саксонд хавьдах асчаана. Тэр хүн саксоныг эргүүлдэн хөөцөлдсөөр сүүлдээ түүнийг анхаарал халамжийнхаа боол болгожээ. Угаалгын газрын ээлдэг зантай, зөөлхөн гартай, жинхэнэ эрхэм хүн шиг нэг залуу нягтлан театрт өрсөн юмсанч. Гэтэл Чарлиг эндүүлж байгаад үхтэл нь зоджээ. Саксонд ямар буруу байх вэ? Тэрнээс хойш тэр залууг өрөвдсөндөө урилгын хүлээн авахан болжээ. Лав гарагт биелтэй уулзах боллоо. Биелтэй гэхээс зүрхэн дэлсэж бай. Хэрүүл оруулах гарцаагүй гарна гэсэн чи биел намайг Чарлигаас хамгаална. Чарли биелийг дөнгөж чадахгүй биевэ гэд толныхоо жаазан дээрс зургийг угц татан аваад үхэг дээрээ доош харуулan шидэв. Тэр зураг хуучин хар ширэн хамжлагтай жижигхэн хайрцагны дэргэд унав. Ингэж доромжлуулсандаа хорссон мэт муухай харах өнөө зургийг дахин шүүрэн авч өрөөнийхөө алсын булан руу шидээд ширэн хайрцаг авч бүршийн дарж нээснэ дотроос нь өөр нэг зураг гаргаж түүнийг удтал ширтэв. Ухаалаг нүдтэй эмхтэй хүний ядарсан царай харагдана. Хайрцагны дотор жижигхэн хилэн жинтүүн дээр Дэзигээс Карлтонд гэсэн алтан үсэг үзэгдэнэ. Энэ бол түүний хизээч зүс үзээгүй эцгийнхэн нэр, зүс үзээд удаагүй боловч ухаалаг гонигтнууд нь үрд хоногссон эхийнхэн зураг байсан болохоор тэр алтан үсгээр бичсэн үгийг сэтгэл бишрэн уншив. Саксон хүүхэд ахуй цагаасаа шашны ёс горимыг мэдэхгүй ч гэсэн гүн бишрэлтэй бөлгөө. Гэхдээ бурхны тухай ойлголт нь туйлын бүрхэг. Бурхан гэж чухам юу болохыг яагаад ч төсөөлөн бодож чаддгүй байжээ. Зураг дээр бол их л бодтой юм харагдана. Тэр дүр өөрт нь их юм өгөх шиг ирээдүйдэж ээлтэй байх шиг. Саксон сүмд очиж мөргөл хийдгүй. Гэхдээ тэнд эрхмээс эрхэм зүйл шүтэн байдаг гэж бодно. Гай зовлон дайрах юм уу ганцаардаж гунихта тэр хөргөтөө залбирна. Сүмээс зөвлөх үг, ач тус, сэтгэл засах зүйлийг хай. Танил хүүхнүүдээсээ олон талаар өөр гэдгээ өөрөө гадарлана. Ачид ихийнхэн царайг зургаас нь харахтаа оюун сэтгэлээр өөртөө ямар төс байгааг олж мэдхийг хичээнэ. Эхэнч гэсэн бусдтай адилгүй. Бусдад бурхан гэж чухам ямар санагддаг бол эхэн чухам тийм л санагдана. Тэр шүтэндээ хизээд үнэнч байхыг хичээж, нэрийг хөөдөхгүй, ясын өндөлзүүлэхгүй бодно. Саксон эхийнхээ тухай үнэндээ тун баг мэддгээ ойлгодог боловч элдв сайн сайхан таавар төсөөллийг зохиож бодно. Тэгээд эхийнхээ тухай олон жилийн турш домог зохиосон юм байж.
Гэвч тэр дүрийг зөвхөн домгоос бүтсэн гэж бодож болохгүй. Саксон бодож буй бодлоосоо шийдэмгээ салж өөхгийнхээ доод шургуулганаас хуучирч илэгдсэн бичгийн сав гаргаж ирэв. Дотроос нь цагийн аясаар үжирч шаралсан гар бичмэл гарч хуучин үеийн зөөлөн инэрэлт үнэр ханхлана. Угалзарсан цэвэрхэн нарийнхан бичиг харагдана. Хагас 100 жилийн өмнө хүмүүс тэгж бичдэг байж. Зохиогч өөртөө хандаж бичсэн мөрийг Саксон уншив. Ёола дагны уйхан ятхын адил урлагийн тэнгэр уян яруу дуулан Калифорни уужим тал нутаг харивтан цуурай хадан дуугарна. Ёолагийн ятг гэж жухам юу юм бол хэмээн түмэнтэй гайхах боловч эр бишийн сайхан эхийнхээ тухай бөөртөөр дурсамжаа үгээр хэлий гэвч үг дутмаар санагдана. Саксон хэсэг зур бодол болон зогсноо өөрний гар бичмлийг сөхөж үзлээ. К. Бет зориулв гэж уншив. Эх нь өөрийн нөхөр Карлтон Браунд зориулсан янаг амаргийн шүлэг байлаа. Саксон дор сэрүүлсэн бадгийн утга учирыг бодон уншина. Цуваа нөмрөөд бүсгүй олноос дайчихгүй. Цуварсан олон бурхад нүдэнд нь тусав. Ногоон хөнгөөр ёс төрөн үйлдсэн Вак, Пандор, Психе хоёрч хөшсөн нь үзэгдэв. Энэ бадаг бас л ойлгохдохгүй байсан авч уянгалах сайхныг уушиг дэлгсэн амьсгаанда хаман авах адил шохоорхон. Вак, Пандора, Психе, эдгээр нэр ид шидийн тарин шиг сонсогдно. Энэ онцгойг тайлах түлхүүр эхтэн л байжээ. Утга учиргүй хачин өг шиг атлаа ямар нэг гүн санааг хадгалсан бизээ. Өвдөс тэхэн л эдгээрийн юу болохыг мэддэг байжтэй. Саксон жохом юу гэж уншихыг олигтой мэдэхгүй учраас үсгэлэн удаан уншихад сүүлдээ тэдгээрийг ухаарахад бэрх гүнгүнзгий агуу гайхамшигт үзэл санаа нь бүр түр мэдэгдэх шиг болно. Өөрийнх нь амьдрчгүй энэ ертөнцийг бодох нэ. Хамаагүй эрхэмдээд илүү эрх чөлөөтэй тийм нэг од гариг мэт гялалзах хязгаарт хүрээд сэтгцэн тогтон зогсох шиг болов. Саксон энэ дөрвөн мөр шүлгээ дахин уншин бодоход төгшөөр гаслан дидэгдсэн энэ амьдралтай зүйрлвэл эхийнхэн тэр ертөнц гэрэлгээгээ цог цал илүүтэй байсан мэт санагдана. Энэ шүлгийн уянгалаг айзам ихшгэнд тэр бүхнийг ойлгож болох онц ноогдно. Тэрийг ухаарсан цагт бүгд тодроод иргэсэн. Үүнд Саксон өчөөхөн ч эргэлзэхгүй байлаа. Чингисэн цагт Сарагийн хорт могоон хэл шиг хормоо үгийгч золгоо муу ахихаан хувь тавиланч Чарли Лонгийн хэрцгий догшнийгч яах гэж нягтлан бодогч залууг зодсон учрыгч ямар учир өдөр сар жил тойрон халуун дүүнээс салахын аргагүй болдог учрыгч ойлгосон. Огт ойлгохдохгүй бас нэг бадгийг алгасаад цааш уншихыг оролдов. Хөлөмжнэ эцсийн өнгөж явхаа тодрон хүсэмжлэх эрдэнэс туяарч алтран гялбалзаад уулсын тэртээ жаргах тэнгэр улайран ундаа тайлах дарслууга төгс санагдана. Жирвгнэх сөөдөрт жихүүцсэн лус савдгийн жавхаалаг цогцос бидэртэн толбороод хэнхтэх цээжинд нь эрдэнэс мэт гялтарч хурын дусал шиг сүүдэр туяах хослон гэсэн байв. Сайхан бичиж, мөн ч сайхан бичижтэй гэж Саксон сүр салдлаа. Их орчуулаг байхаар нь жаахан сүрдэж хаагаад цааш нь хийлээ. Тэгээд эхийнхэн тайлагдаагүй санаанд таарах түлхөр олдож юу магад гэсэн шиг үхгэн бас уудлав. Энэ удаа туузаар ороосон нэмхэн цаасанд боодолтой юм гаргаж ирээд шүтэнийхээ өмнө зогсох гүн бишрэлт хуурган мэтээр их л ням байлан задлалаа. Улаан хилэнгээр хийсэн элжинт Испани цээжмэг харагдав. Бөсгөчөл элчилгүй хээрээр анхны аялагчдаа явахдаа тийм цээжмгийг гоёл болгон өмсдөг байж. Гар оён хуучны Испани, Калифорни загвар байлаа. Элжингч өөрцгүй мөн гэр зургийн аргаар боловсруулдаг. Тэгтээ боловсруулах эдийг нь арьс шир, далайн амтны өөх тос худалддаг халим магнуурын хөлөг онгоцныхоос авдаг байсан бололтой. Эхэн тэр цээжмгийг хар сүлжмээр хажжээ. Бас хар хилэнгээр гурвалсан тууцны оёонч эхийнхэн гарын ажил ам. Саксон энэ тухай бодол болж амантай холбоогүй үг хэлж байв. Өмнө нь ямар нэгэн бодит үнэн байдал байгааг ойлгож байлаа. Газар дээр бурхан байдаг тухай нотлох юмс хомс байдаг ч гэсэн хүмүүс өөрснөө бурхан гэгчийг зохиочхоод түүндээ шүтдэг бол Саксон эхийнхэн үлдээсэн тэр цээжмгийг бурхан мэт
үзэж бишрэх хажээ. Тэрхүү цээжмэг тойргоор 22 ямх байдгийг Саксон олон удаа хэмтсээр андахгүй болжээ. Энэ удаа өмсөд бас хэмжлээ. Энэ бол ердийн ёс хоримын нэг хэсэг юм. Цээжмэг өөрт нь бараг таарч, ялангуяа бүсэлхийгээр нь бүр сайхан таарч байв. Бошин зан тайлаад өмсөх юм бол яг л таарна. Калифорни Вентурт анхны аялагчдын баатарлаг туйлсын тухайд дурсгалтай энэ цээжмэг эхийнх нь бие цогцсын хэлбэрийг хадгалсан мэт тул Саксон онцгой их сэтгэлээр хүндэлнэ. Цээжмэг нь таарч буй хойно гадна төрхөөрөө ээжтэйгээ төстэй байж таархнэ. Хатан зөрөгт төвчээр хотол олон гайхаад барамгүй ажиллаж хичээнгүйг нь бас л эхээсээ удамлсан бололтой. Анхны аялагчдыг төрүүлсэн бүхлөтэн үрсийн дотроос хамгийн хамяалхан, хамгийн залуу, хүүхэлдэй мэт татлаа энэхүү зулцгаа хүмүүжүүлсэн эхийг нь өрдгийн хүмүүс хараад бас л гайхан шагшдаг байжээ. Эхийнх нь ад биш ухааныг хэн бүхэн 10-аад насаар ахмад ах эгч наранч гайхдаг байжээ. Чухам Дэйзил хумхай халдсан Колюзийн намдар газраас зайлж Вентурын уулын цэвэр агаартай газар очихыг хамт яваа хүмүүстэй зориг шийдэмгий тулгажээ. Хулчгар зан нь хэтийдсэн нөхрөөс нь Лавраг гэр бүл нийтийн баримталдаг ёс суртахууныг үл харгалзан салахыг шаардаж байсан бол тэднийг харилцсан үл ойлголцож хүний ердийн дутагдлаас болж салж сарнихын даваан дээр хүрээд байхад чухам Дэйзил болиулж шатсан аж. Индианчуудын заналтад айсан гэж нэрд гарсан өвгөн эцэгтэй гэмчөөрхөж Велаг өөрийнх нь ямар хүнтэй сууха өөрөө л мэдэг хэмээн гэрийнхэнтэйгээ нэгсэн тэмцэж байжээ. Үнэхээр дайтч чаддаг, инхийг тогтоож чаддаг эмэгтэй байжээ. Мартагдаж хуучирсан үлгэр домог Саксоны нүдний өмнө амьлаад ирэх шиг болов. Санаа бодлоо байнга дүрслэн боддог болохоор тэр үлгэр домгууд хэдийгээр Саксоны хизээч үзээгүй юмсын тухай өгүүлэх боловч эгэ амьд юм шиг тов тодхон санагдана. Тиймхүү тодхон санагдах нь түүний бодол санааны өрөлдөө. Тэрнээс биш амбон шар, зэрлэг индиан, хөдөөгийн хөсөг гэгч юу болохыг хизээч үзээгүй хүн шүү дээ. Гэсэн ч газар нутагт шунан шүлсэн залгих англосаксийнхан их газрыг дорноос өрн рүү нэвт туулахдаа мянга том мордийн туурайгаар наранд манаран босох тоосон дунд амьд мэд бүртэлцэн харагдах аж. Тэд өөрийнх нь нэг хэсэг мэт бодогдно. Хуучин цагийн үлгэр домог үнэн явдлыг Саксон уг явдалд биеэр оролцож явсан буюу лавтай мэд хүмүүсийн ярианаас сонсчээ. Нар салхин түлэгдэж борлсон туранхай ирчүүл өргөлжилсэн урт хөсгөө хөдөлж явхад залуу хүмүүс байн шургч жунах эцсийн шаруудыг буруу зөвгүй ороолгоно. Энэ бүхний дотор эхийнхэн дүр туяа цацрах алтлаг утас эрэг жалан дугуй мэт эргэлдэх дамар шиг жирэлцэх ба метрашгүй зөрөгтэй жижигхэн их нь тэр үед дөнгөж 8-9 настай байсан бөгөөд аялал дуусаагүй байсан цаг болгоо. Альва хэрэгтэй зорьсондоо хөрч хуйл болгож чаддаг эд шидтэй тэр охины үйл хэрэг нь ямагт зөв ээлтэй байсан аваа. Ширэн үстэй, үнэнч нүдтэй, тэнгэрийн тайгагч бэсрэгхэн нохоо харагдах шиг болов. Олон сарын турш аялагчдын хойноос арай ядан дагаж явсаар сүүлдээ доголж хэрэгсэж харах хүнгээ хаягдахад годгор охин Дэйзи өрөвдөж хөсгөндөө нууж яваа нь тодоос тод үзэгдэх шиг болов. Хөлссөн шарууд нь тэр тедэргүй эцэж туйлдан шургачин явхад тийм илүү ачаа авч явааг мэдсэн өвөө нь гал зүү мэт айшлан өчөөхөн нохойг овоодож аваад шидэж байх нь ч түүнийг буудаж алах гэсэн урт бууны амны өөдөөс нохойг биеэрээ халахлан зогсоод дараа нь агим халуун нарны илч хуурай тойрмын тоолсон дунд өвчтөе нохоогоо өлгийтэй хүүхэд шиг тэврэн хичнээн хоног бүдчин зүдэрч ядарч явсан нь харагдах шиг болов. Гэвч Литл Медоу хэмээх газар болсон тулдаан Саксонд хамгаас тод харагдах шиг болно. Дэйзи баяр ёслолын үед хувцалсан мэт цагаан бошин зөмсөн тууз бүсэлж үсэндээ бас тууз зангидан тал саран хэлбэртэй сам хатгажээ. Хоёр гараараа жижигхэн хувин барьжээ. Дугуйгаар нь тулгаж хагас тойрог хэлбэртэй эгнүүлсэн тэрэгнүүдийн завсрын нууцгай газраар Дэйзи гарч ирлээ. Тэнд шархныхаа халуунд дэмэрч будгийн хүйтэн ус мөрөөдсөн шарх дунгууд орилолдно. Дэйзи тийхүү тэндээс гарч цэцэг навчин дэлгэрсэн нуг хөндийгөр сэмхэн явж мэл гайхаж цэл хөхөрсөн зэвсэгт индианчуудын хажуугаар өнгөрч 100 алхмын тэртэйг нэг усан цөөрөм дээр очиод эргэж ирлээ гэж Саксон дүрслэн бодож байснаа. Испани хэлэн цээжмгийг зүрх догтлон халуун сэтгэлээр үнсээд бушуухан буцааж ихвэхдээ
Нүднийх нь нулимс хасгарах хагаад үүнээс хойш бурхан мэт ихийгээ нэхэн санаж амьдралын хачин үзэглүүдийн тухай ургуулan бодож бие сэтгэлээ зовоодгоо болиё гэж шийдлээ. Гэвч Саксан орондоо орсон хойно тэдгээр явдлын тухай дахин бодож эхлэхдээ гагцхүү ихтэйгээ шууд холбоотой хүүхэд ахуй цагаас нь сэтгэлд нь хоногшиж үлдсэн цөөн боловч чухал үйл явдлыг л санагалзав. Ер нь эхийнхээ дүрийг энэ мэтэр дүрслэн бодсоор гүн ойрондон автах эзэний таатай ажээ. Гэвч энэ бол илчилгүй хээрийн Дэйзич биш. Зураг дээр байдаг тэр Дэйзич биш. Тэр Дэйзи Саксоноос өмнөний хүн билээ. Дүрийн нойрон дундаа бодсоор унтдаг их нь нойр хоолгүй аюулд ядраад гагцхүү хатан зөргийн хүчээр тэсэж явсан эрлэхэг гонигтай цонхгор дуу цөөнтэй эмзэгхэн хөөрхий эмхтэй болжээ. Хатан зориг гаргаж явсандаа сэтгэлээр унаж галзуурахад хүрээгүй юм байж. Хатан зориг нь гагцхүү нойр хулжих зовлон давж чадахгүй байж. Ямар ч хэмч яаж ч оролдоод цурм хийх нойр өгч чадсангүй. Тиймхүү олон өдөр сараар тарчлан зовж гэр дотоороо хэвтэх ор суух сандал хоёрынхон хооронд холхихдоо хэзээч зовлон тоочж үзээгүй бөгөөд гагцхүү мишээдэг уруулам нь өвчний ирэхээр мөрийжээ. Ухаалаг хонин борнууд нь хിവэр авч ихээр томорч ухархаан ширгэжээ. Тэр шин Саксон тийм амархан дугжирсангүй. Байшин дотор анхолхиж эхийнхэн дүр нэг үзэгдэж нэг алга болж завсар хоорондоор хөнгөн гуниг бүхий сайхан нүдтэй биелийн дүр үзэгдээд хацар нь халуу оргих хам. Нойронтой дийлдээд ирэх агшинд заяа нэмэн хань мөн байж магадгүй гэж дотроо бодов. 3 дугаар хэсэг төгсөв.